За би бол Монголын төрд бас 20 гаруй жил ажилласан, улсын хурлд 2 удаа сонгогдсон, байнгын дараагаар ажилласан, олон хуулийг хийсэн. Парламентын ажиллагалтын үйл ажлын хэсэг ахлагч байж одоо сонсголуудыг хамгийн анхны одоо зам өрөөнд татсан. Манай их хурлд одоо их хурлын дарга байж байгаа манай их хурлын гишүүдэнд бас байж байна. Бид хэд бол өмнө нь олон шинжилгэүүд шүүхийн шинжилгээ хийсэн. Одоо сая бол шүүхийн шийдвэр ил тод нэвтрдэг боллоо шүү дээ. Тэгээд зүгээр яг яриул их олон юм би зүгээр товчлоод хэлэх юм бол сая бол яг шүүх мэдлийн үйл ажиллагаатай би бол биечлж танилцлаа. Одоо сургамжч авлаа. Ер нь болсон процесс ярих юм бол хүн өөрийгөө өмөрч ярихаар ямар нэгэн эрэгт холбогдсон хүмүүсийнхээ эсрэг тэднэлүү буруучж байгаа юм шиг. Эсвэл одоо хамтран ажиллаж исэн удирдлага болсон улсуудынхаа эсрэг ярьж байгаа юм шиг болчих гээд. Тэгээ хүн өөрийгөө авч үлдэхийн тулд би өөртөө 901 юм яасан. Намайг одоо энэ ардсан нийгэм учраас буруутгах нэг нь одоо буруутгах гээ. Энд чинь нээлттэй. Тэгвэл би шүүхтэр үндсэн хуулинд заасан гин буруутаа нь хуулийн дагуу шүүхөр нотлогдох хүртэл хэнийг гин буруутаад тооцож болохгүй гэдэг энэ зарчмаа бариад тэр хилдэг ярьдаг газар нь юмаа яриа явсан. Яг одоо энэ надтай холбоотой хэрэг маргааныг ямар нэгэн хүн сонирхож байгаа бол шүүхийн одоо өөрийнх нь сувг дээр байгаа юм 100% ил тод байж байгаа. Ер нь цөөхөн улс төрчдийн хэрэг сүүлийн үед нэвтэрсэн байгаа. Тэр инх бол зээнх бол инх хамгаалалтын бид нар л байгаа баг. Бусд нь бол тэгж 100% ингэж ил тод нэвтрээгүй. Тэгээ тэндээс хүмүүс харсан байхаа. Тэгээ энд нэг зүйл байгаа. Өнөөдөр хоцсон хүмүүс нь юу юм бэ гэхээр би энийг одоо сайн дураараа тэр мөнгө цаастаа уг нь их мөнгнөөс хол явдаг байсан. Тухайн одоо ерөнхий сайд, эдийн засгийн хөгжлийн сайд, сангийн сайд, хууль зүйн сайд нарын одоо хүсэлтээр ихүү ингээд Улаанбаатар хотод мөнгө авч өгөх гэж л одоо миний нэр дээр тавьслаад байхгүй. Яагаад гэвэл илэн далангүй хэлэхэд над дээр тавьчих юм бол их хурл дээр надаас хүмүүс энэ мөнгийг одоо хотоос холдуулж авч чадахгүй, тойрогроо шилжүүлж чадахгүй гэдэг ийм аргументээр л энэ шийдэгдсэн. Түүнээс одоо би яам байхгүй, аппарат байхгүй учраас уг нь миний гаргасан бодлого бол нийтийн тээвэр нэгдүгээр туюу энэ ерөөсөө их хурл засгийн газар олон нийт анхаарахгүй, хотын удирдлага чартаагаад өөрөө чадахгүй болохоор зэрэг энийг би нэгдүгээр бодлого юм байна гэдээ амьдаа дэмжүүлээ явсан. Өнөөдөр одоо 175 тэрбум төгрөгөөр надыг нөгөө хэрэгт холбогдоод байгаа 175 тэрбум төгрөгч одоо энэ Ютонг автобус болцсон гадуур явж байгаа шүү дээ. Дарханд явж байгаа 20 автобус эдэргээд энэ Улаанбаатар дахиад явж байгаа 100 автобус эдэр чинь бүгд над дээр ирсэн төсвийн багц гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр сайд түүнийг төсвийн багц дээр нь байсныхын төлөө гин буруутаа шууд тооцож болохгүй шүү дээ. Одоо өнөөдөр олон сайд нар дээр зөрчлүүд гардаг. Тэгэхээр шууд өөрөө гэмтрэг үйлдсэн үү гэдэг асуудал чинь гэмтргийн бүрэлдэхүүн байна уу гэдгээр шийдэгддэг. Тэгэхээр яг тухайн үед сонгуульд ойртсон байсан өөр хоорондоо тэмцэлдэж улсууд байсан. Зас гаднаас нийлүүлэгч талын автобус нийлүүлэгчсэн талын нөхдүүдийн одоо ажиллагаа эднэр байсан. Яг энийг бол би нэг олон юм яримгүй байгаа зүгээр өөрөө бол харж энийг давж туулж ингээ 3 шатны шүүхээр ороод ингээ гин буруугууд тооцогдсон. Тэгвэл одоо 3 жил 3 он дамжлаа. Тэгвэл шүүх мэдлийн үйл ажиллагаатай нэлээд сайн танилцлаа. Монгол улсын систем дээр том төслүүдийг хэрэгжүүлэхэд хяналт хариуцлагын тогтолцоо гүйцэтгэлийн шатанд бол үнэхээр хангалттай учраас эцсийн үндэ хэн нэгэн дээд албан тушаалтаа энийг үүрч таарч байгаа. Тэгээ би энийг үүрэх тавилантай байсан ч гэсэн өнөөдөр нийтийн тээврийн салбар нь түгжинлийн асуудлаар ойлголтууд урагшилсан гэж бодож байгаа. Өнөөдөр Улаанбаатар хотын хууль нэгжийн хуулиудыг би өөр ажлын хэсгийн ахлагч байсан. Зарим хүмүүс одоо буруутгаж байгаа тэр олон хуулийн түгжээсийг уг нь тайлсан үнэ. Одоо би нөхдүүдийн хамт одоо манай энэ өөдөө зарж байгаа гишүүд байж байна. Бид энэ хуулийн баталж гаргаж ирсэн байхгүй. Тэгэхээр би танд сая хэлж байгаа юм бол хуулийн хувьд бол гин бурууг болж байгаа. Гэхдээ ёс зүйн хувьд бол би хариуцлага хүлээсэн шүү. Ягаад гэвэл нэг 5 дахь өдөр асуудал яригдангуут нэгд өдөр би ажиллаа өгөөд чөлөөлөгдсөн, огцроогүй чөлөөлөгдсөн. Түүнээс гадна шүүмжиллийн тэр мөндөр борог өөртөө хүлээж авч хүлээн зөвшөөрсөн. Ягаад гэвэл Монголын төрийн сул дорой байдал гэдэг бол дандаа хэн нэг нь цугтаж болохгүй шүү дээ. Хэн нэгэн буруутгагдах ёстой, хэн нэгэн шүүмжлэгдэх ёстой. Гагцгүй араас нь харамсалтай энийг засах ажлууд нь сайн явах ёстой. Тэгэхээр би энэ дээр одоо уйлан дуурах юм уу, гомдлох, хэлмэгдлээ гэж хэлмээргүй байна. Энэ бол Монголын түүхэнд нэг кейс болоод цаашдаа нийтийн тээврийн салбарт урагшлаад хөгжөө яваасаа их хурл нь одоо хянаад сайн тэгээ гин буруугүй хэрэгсэхгүй болсон. Тийм учраас би өнөөдөр төрийн албанд ажиллах үндсэн хуулийнхаа эрхийг эдлээд нэр дэвшээд явж байгаа. Тэгээд та бүхэн манаас бодож болгоно үзье.